Зяа байцгаана бамбарнууд минь. Удаан ярилцаж удаан чайсны эцэст бидний хайртай Амбингийн найруулагчин продюсераар нь ажилласан 2006 оны Үнэн алдарт For Horror Tales цуврал эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү дөрвөн кино нь ягч бас цуврал гэж явахгүй бөгөөд бүгд өөр найруулагчтайгаас гадна хоорондоо үйл явдлын ямар ч хамааралгүй кинонууд юм. Дарааллын дагуу бидний хамгийн их хүсэж буй 2 сарын 29 араас нь нэгэн байшингийн гинэт гарч ирээд гинэт алга болоод байдаг давхрын тухай Forbidden Floor. Тэгээд бараг л тамийн сургууль хэмээр Roommates буюу D-Day, эцэст нь бараг л зомбитой Dark Forest кинонууд байдаг. Интернетээр мэдээлэл нь хомс гадны сайтууд байтугай солонгос сайтууд дээрээ хүртэл зарим анги нь огт олддгүй нэг тийм нууцлаг мөртлөө юугүй. Өмнөд солонгос улсын аимшигын кинонуудын дунд бас л томоохон байр суурь эзлэх кинонууд юм байна лээ. Маш удаан хайж байгаад хамгийн боломжит чанартайгаар нь олж авсан тул ганц хоёр анги чанар жаахан муутай байгаа шүү. Зүгээр үстэй. Гэхдээ иймэрхүү хуучны классик кинонуудыг хэд тийм өндөр чанартай гэхээс илүүтэйгээр жаахан чанар муутай үзвэл бүрл илүү мэдрэмжээ өгдөн шүү дээ. За үндсэн мэдээлэлээ энэ үргээ зогсоогоод 2006 оны алдарт For Horror Tales-ийн эхний кино болох аимшиг сэтгэл зүйн триллер жанрын 2 сарын 29 кино руугаа орцгоё. Нүүл явдлууд нь маш эвгүй холбогдох тул өөр зүйл хийнгээ үзэх биш, яг сайхан утас телевиз дэлгэцээ ширтэж байгаад анхааралтай үзээрэй. Тэгээд энэ ангинд таалагдаа дараагийн 2, 3, 4 дугаар ангийн үзье гэх юм бол манайхан үзье гэд яг энэ бичлэгийн доор комментоор бичээрэй. За. Нэгэн сэтгүүлч залуу машин барин явсаар замын хяналтын пост дээр очин мөнгөний сэтгцэн имлэг хаана вэ хэмээн асууж заалхан явж буугаар кино маань эхэлнэ. Нэмлэгт орон явж байтал гинтэл нэгэн найз нь гарч ирснээр энэ эмч найз нь сэтгүүлч найзаагаа яаралтайгаар дуудсан тухай хэдүүлээ олж мэднэ. Нэмч найз нь чи ерөн сүнсэнд итгэдэг үү? Чамд гоё мэдээ хэрэгтэй байна гэвстэй. Ёстой сонирхолтой хүнтэй чамааг уулзуулъя гэснээр Жион нэртэй нэгэн өвчтний өрөөнд ордог. Өрөө нь маш их гэрэлтэй байх ба өнөө өвчтөн бүсгүй нь харанхуугаас маш их айдаг. Харанхуугаас айдаг тул унтаж чадахгүй хэдэн сар болсон гэх ба манай сэтгүүлч залууч урд нь суугаад өөрийгөө танилцуулж эхэлнэ. Дуу хураагуур гаргаж тавиад та өөрийнхөө түүхийг надад ярьж өгөөч гэдэл асуухад өнөө өвчт нь 12 жилийн өмнө өнгөрсөн алуурчин харанхуй болохоор л над дээр ирдэг. Хинч надад итгэдэггүй. Би тэрний царайг харчихсан тул тэр хизээ нэг өдөр намайг ирж ална хэмээн хэлснээ эмчээс өнөөдөр хэдэн билээ гэдэл асуудаг. Өнөө эмчин ч өнөөдөр 2 сарын 29 хэмээн хэлэхэд өвчтөн Жион шууд л чичрээд би энд байвал тэр намайг ирж ална гэдэл маш их айж эхэлдэг. Кадр солигдож хэсэг хугацааны өмнөх 2 сарын 27-ны нэгэн өдрийг харуулхад манай киноны гол дүр болох Жион гэртээ ажилдаа явахаар өмсөх хувцас сонгож байдаг. Гэрээсээ гараа явж байхад бусаанд байдаг нэг найз нь залгснаа юу өөжөө бусаанд ирчихсэн юм уу? Хэлэхгүй яасан бэ? Сая би чамайг харсан шүү л гэн. Манай хүн ч үгүй би ажилдаа явж байна штэ. За дараа ярья гэдэл шууд тасалчихдаг. Манай хүн оройн цагаар замын пост дээр ажилдаг ба хамт ажилдаг дүүтэйгээ жаал юм ярьж байгаад ажилдаа орохоор болдог. Нингийн л нэг ажлын өдөр үргэлжилж хүмүүсээс тасалбаруудаа хурааж аваад байж байхад гинтэл хажуудаа тавьсан байсан хөгжмөн паржигнаж эхэлснээ постныхон тог нь тасарчихдаг. Манай хүнч гайхан гарч хитэнгээ хассаагаад байж байхад харанхуйд нэгэн эмэгтэй хүн ирснээ тасалбараа өгөөд л хариултаа авалгүй л яваад өгчихдөг. Манай Жионч гайхан тасалбарыг нь үзтэл битүү цус болчихсон байдаг. Яг энэ үедээ зэрэгцэн тог нь чирж нөгөө дүүнч ээлжээ солихоор хүрээд ирдэг. Саяны машиныг харсан уу? Тог тасраад сайн харсангүй гэхэд дүүн юу вэ? Тог тасраагүй штэ л гэн тэр. Ажлын ээлжинч дуусаж ажлын дүүтэйгээ салахад дүүн би нэрээ 2 сарын 29 төрсөн ч ёстой баалаа 4 жилдээ ганцхан удаа төрсөн өдөр тэмдэглэдэг гэдэл ярьж байгаад машиндаа орохдоо дүүгээсээ чи нэрээ өмнө нь цустай тасалбар авч байсан уу гэхэд өнөөх нь мэдээжтэй нэг удаа авч байсан. Ер нь энд бол юм л болно штэ гэж хэлээд л инээгээд яваад өгдөг. Манай хүн шөнөөр ажилласан тул нойрмоглоод байсан гэртээ харахтаа замдаа түр зогсоод нойр авах гэтэл эфемер нь өнгөрсөн шөнө нэгэн пост дээр постны ажилтан нь хутгалуулан өгчээ гэх мэдээ явах ба тэр пост нь яг манай хүний ажиллаж буй постных нь өмнөх пост байсан байдаг. Нүүл явдал одоо үедээ буюу сэтгцэн эмнэлэг дээр ирэхэд манай Жион нөгөө сэтгүүлчэд хандан би ажлынхнаасаа сонссон. Олон жилийн өмнө 2 сарын 29-ний нэг өдөр шоронгийн автобус явж байгаад манай постны ойролцоо осолдоод шатсан. Бүхэл хоригдлууд нь зүгтах гэж үзсэн ба нэг л эмэгтэй огт олдоогүй. Нүгсэн байлаа ч гэсэн шатсан бэ энэ олдоогүй гэсэн. Тэгээд тэрнээс хойш 4 жилд нэг удаа тохиох 2 сарын 29-ний өдөр хүмүүс манай постны ойролцоо ямар ч шалтгаангүй өнгөрдөг болсон гэсэн. Тэр цустай тасалбарыг би авснаас хойш тэр
эмэгтэй хаасайгүй харагдах болсон хэмээн хэлдэг. Нүүл явдал буцаад өнгөрсөндөө очиход манай хүн ажлаа дуусган гэртээ ирэхэд яг л өөртөө нийжлэн эмэгтэй гэрийнх нь хажуу таалгыг цохоод байж байх ба гайхаад хартал түлэгдсэн гэмээр царайтай байх нь тэр. Манай хүн ч гэртээ орон хотгоныхоо харуул руу энийг шалгаад өгөөрэй л гэд утсаар хэлдэг. 2 сарын 28-ны ч өдөр болсон байх ба манай жин унтах гэхэд нөгөө цустай тасалбар нь зүүдлэгдээд огт унтаж чаддаггүй. Гэтэл гэртэн цагдаа нар ирэн өнгөрсөн шөнө хажууд постон дээр нь гарсан аллагын тухай манай хүнээс байцаалт авдаг. Нөгөө цустай тасалбарыг нь барьчихсан байх ба манай хүн тиймээ би яг ажиллаж байсан. Царайг нь харж чадаагүй, тог тасарчихсан байсан. Хар машин л байсан. Дугаарыг нь харж чадаагүй л хэмээн хэлдэг. Нэг сүртэй зүйл биш гэж бодоод цагдаад мэддэггүй юм аа. Уучлаарай хэмээн хэлэхэд цагдаа нар нь за та орой дахиад ажилдаа амчин жаахан унтаж нойр автаа гэж хэлээд л яваад өгдөг. Цагдаа нарын хэлснээр тэр эмэгтэй өмнөх постных нь ажилтан дуудах товчийг нь дараад ажилтан нь ирэхэд шууд л хутгалж алаад хохирогчийг үлдээгээд л явсан гин. Манай жион ажилдаа явж байхад дахиад л нөгөө найз нь залгснаа чи бусаанд ирчихсэн л байна штэ. Саяхан урдуур зүрлөө би харсан шүү гэдэл яг одоо өмсөж байгаа хувцсыг нь хэлхэн тэр. Манай хүнч бүр гайхан за битээ тоглоод бай би ажилдаа явж байна гэж хэлээд л салгацдаг. Оройчулж ахин ажилдаа ороход нэг эмээ ирээд л постных нь хажууханд цэцэг тавиад явж харагддаг. Хөөхий нөгөө автобусны ослоор өнгөрсөн охины эмээ л юм гин. Манай хүнч эмээ энд элдв юм тавьж болохгүй шүү гэд хэлэхдээ зэрэгцэн дахиад л тог нь тасарчдаг. Гайхан дахиад л нөгөө гарч идэнгээ асаатал яг л нөгөө машин нь дахиж ирснээ ахаад л цустай тасалбар өгөхөн тэр. Манай хүнч бүр шокроод ухаан алдаад унцдаг. Өглөөчулж ажилласаа буух үед ажлын дуун нөгөө эмээгийн үлдээсэн цэцгийг олчихсан байх ба манай хүн дүүдээ би дахиад л нөгөө цустай тасалбарыг авсан. Хэрвээ нөгөө ослоор алга болсон эмэгтэй үхээгүй бас тэр аллагыг хийгээд байгаа бол яах вэ? Дараагийн байн бүр хоёулаа бол яана гэхэд нөгөө дүүн за болилдоо ихч та ядаж им уугаад сайн унтаж амраа гэд шоолж эхэлдэг. Энэ үеэр ч нөгөө цагдаа нар ахин ирэн уулздаг. Дахиад л ойрхон нэгэн пост дээр аллаг болсон гэх ба манай хүнээс ижигтэй зүйл харсан уу л гэдэг. Залуу цагдаа ч орж ирээ тог тасарсан гэх огт мэдээлэл алгаа гэхэд манай хүнгүй нэрээ 2 өдөр дараалж тог тасарсан. Би өчигдөр ахаад л цустай тасалбар авсан гэхэд цагдаа нар ч манай хүнд нэг л итгэхгүй байгаа юм шиг л харагддаг. Өмнөх шөнө нь ахин авсан цустай тасалбараа үзүүлэн би царайг нь харж чадаагүй ч гэсэн нэг тийм шатсан гэмээр үнэртэж байсан. Бас гаран дээр нь гүн сорив байсан гэхэд цагдаа нар тэгээ яагаад царайг нь харж чадаагүй юм бэ л гэдэг. Манай хүнч тэр олон жилийн өмнө болсон ослын эмэгтэй амьд юм шиг байна. Энд тэнд надтай ижилхэн хувц өмсөд яваад байна. Яг л миний дүрд хувраад авах шиг байна. Тэр 2 сарын 29 болгонд хүн алаад байна. Та хоёр сайн судлаад үзээч гэхэд нөгөө хоёр цагдаач бүр гайхсан шинжтэй л харагдана. Харанхуй болонгууд л эвгүй зүйлс болоод байгаа тул манай хүн гэрийнхаа гараж руу орохдоо машиныхаа хамаг гэрлийг асааж ороод машина байрлуулад лифтээр гэрлүүгээ ороход лифтний цонхоор нэгэн эмэгтэй харагдаад л байдаг. Бүр сандран газ гэрлүүгээ гүгээд ортол мэдээж 2 сарын 29-ний ч өдөр болсон байх ба манай жион унтахаар хэвттэл Гиснээс манайхаа тоорон Facebook пэйжээ буцаж нэгээд ашиглалтанд оруулсан шүү. За. Зарим кинонууд хаяада YouTube-ээс төрүүлээ Facebook-д орно. Мөн дараагийн киногоор ямар кино орох энэ төргээд бамбарнуудтайгаа булгах хамаг л зүйлсээ Facebook пэйж дээр явуулах тул манайхаа ороод лайка дараад л байж байгаарай. За буцаад кинонд орцгоё. Бүр болохгүй байсан дэмчид үзүүлэлт шизофрени шинж тэмдэг байна. Харанхуугаа сайдаг дурсамж чинь унтуулахгүй байна. Эхлээд нойрны юм уугаад үз. Бүр болохгүй бол сэтгэл зүйн эмчилгээнд явах хэрэгтэй хэмээн хэлсэн байдаг. Нөгөө ослын тухай интернетээр баттай хайтал тэр хоригдлууд очиж явсан автобус нь застай зам дээр халтран бүтэн иргэн осолдож нэг хоригдл эмэгтэй шатаж өгсөн гэх ба тэр эмэгтэй гарн дээр 2 жоёдлны сорвтой байсан хэмээн бичсэн байдаг. Манай хүн ч нөгөө тасалбар авч явахдаа гар дээрх сорив болон царайг нь бүддэг бадаг харснаа гинтэл санах ба яг энэ үеэр хаалгыг нь хэн нэгэн нүдгэн тэр. Гайхан очтол бас л цустай тасалбар үлдээчихсэн байх ба нөгөө эмэгтэй гинэт гарч ирснээ манай хүнийг шууд л араас нь боож эхэлдэг. Яг алуулахын даваан дээр ашгүй 2 цагтаач гүн ирж нөгөө эмэгтэйч зүгтэж манай хүн ам аврагддаг. Нахлах цагдаа нь ягаад ч юм гараа гэмтэж гсэн байх ба залуу цагдаа нэгэн хэрэгтний зураг авчир манай хүнд үзүүлэхэд яг л нөгөө харсан дөнгөж сая өөрийг нь алахыг завдсан эмэгтэй нь мөн байдаг. Залуу цагдаа өгсөн хүн өглөөс ирээд хүн алаад байгаа мó те гэдэл их л уртай л харагддаг. Тэгтэл ахлах цагдаа нь энэ эмэгтэй тухай өгсөн гэдгээс нь өөр мэдээлэл байвал хайж ол гэснээ манай хүнээс та өнөөдөр ажилдаа юу гэхэд манай хүн би ажлынхаа дүүгийн төрсөн өдөрт нь явнаа л гэдэг. Нахлах цагдаач гарахтаа ууж буй нойрны эмээ
юмыг нь харснаа та бүр унтах гэж юм ууж байгаа мó гэдэл манай хүнийг сэжиглээд л ах шиг байдаг. Манай хүнийг машиндаа суугаад явах гэтэл машиндаа өлгсөн байсан загалмайг нь харснаа залуу цагдаа нөө та сүмд явдаг байсан юм уу гэдэл гайхан хоцордог. Хоёр цагдаатай зөрөөд манай хүний машины араас нөгөө хар машиныг дагаад л явж харагдана. Дүүгийнхаа төрсөн өдөрт очих гээд хувцас сонгож байхдаа дүүрүүгээ залхтал өнөөх нь нөө ихчээ уучлаарай өнөөдөр тэмдэглэхээ болчихсон ажлын яах ажилтай болчихлоо гэд би оронд нь ажиллахаар болсон л гэдэг. Манай хүн ч өнөөдөр 2 сарын 29 штэ чи ажил дээрээ очиж болохгүй гэдэл шууд дэлгүүрээс гарахад нараас нь яг ижилхэн хувцастай эмэгтэй даган явж харагддаг. Машиныхаа хамаг гэрлийг асаагаад шууд ажил руугаа яаран явах үед ойрдоо нойр муутай байсан тул бас л нойрмоглоод л байдаг. Нойр нь үрж адж байхад өнөө загалмайн урд нь санжганаад байсан тул уурлаад л шууд аваад цонхороо шидчихдэг. Энэ үеэр гинтэл ажил дээр нь тог тасрах ба манай хүн ч яаран ажил дээрээ очтол мэдээж л хөөрхийн нөгөө дүүн хэдийнэ өвчгсөн байхan дээр. Үйл явдал ч одоо үедээ буюу сэтгцэн эмнэлэг дээр ирэхэд манай жион бүр орондоогоор орчихсон. Тэр хараад маш амар би айгаад байна. Би эрт очсон бол хөөрхий дүүгээ аварч чадах байсан. Хэрвээ тэр цагдаа нар надад итгэсэн бол дүү маань амьд байх боломжтой байсан гэдэл уйлж эхэлдэг. Нөгөө сэтгүүлчээс та ч гэсэн надад итгэхгүй байх шиг байна те. Царайнаас ч л тод байна хэмээн хэлэн дүү минь өнгөрөөд яг 4 жил болчихож. Өнөөдөр төрсөн өдөр нь гиснэ хэрвээ би өгчихвөл та миний ярьсан юмд итгэх үү гэдэл уурлаж эхэлдэг. Нүүл явдал өнгөрсөн лүүгээ буцахад ажил дээр нөгөө хоёр цагдаач ирчихсэн байдаг. Манай хүн ч та хоёр хэрвээ надад итгэсэн бол манайд өдөөд амьд байх байсан гэхэд ахлах цагдаа нь одоо ингээд 2 сарын 29-ны өдөр дуусчихсан юм чинь тэр сүнс чинь дахиад 4 жилийн дараа ирэх үү? Ингээд л нэг л сонин яжilсан байдалтай л асуудаг. Ер нь энэ хоёр цагдаа нэг л сонин байгааз. Манай хүн ч юу ч хэлэлгүй яваад ажлынхаа локерын өрөөнд орон дүүдээ бэлэг болгон өгөхөөр бэлдсэн байсан зүйлээ харан уйлан байж байтал манай хүн ч харанхуугаас бүр их хайгаад байсан тул галзуу хүншгэл бөөн гэрэл худалдаж аваад гэртээ очтол хотгоных нь харуул таарснаа дээр чи над руу хаалга хүн тогшоод байна гэхэд би бүх камер шалгасан. Ногт хүн байгаагүй шүү л гэдэг. Яг энэ үедээ зэрэгцэн нөгөө хар машин нь байрных нь гараж руу орсон тул шууд л араас нь чимээгүй явж ороод дугаарыг нь тэмдэглээд авчихдаг. Гэртээ орон худалдан авсан бүхий л гэрлээ асаагаад жаахан ч гэсэн унтах гэж оролдоход гинтэл нөгөө эмэгтэй орон дээрээс нь унаж буугаар харагдан сэрхэд бүхэл гэрэл нь унтарчихсан байдаг. Яаран сандран босоод бүх гэрлээ асаатал ашгүй залуу цагдаач хаалга тогшоод ороод ирдэг. Гэрийнх нь гадаа байж байгаад гэрлүүд нь анивчаад байхлаар нь санаа зовоод ороод ирсэн л гэн. Тэгснэ удирдлагуудаасаа даалгавар авсан. Өөртөө чинь 24 цаг хамт бай гэсэн хэмээн хэлэхэд манай хүн гяс гэртээ ороод нөгөө тэмдэглэж авсан машиныхаа дугаарыг үзүүлдэг. Ажил руугаа хоёр цагдаатай хамт цагдаагийн машинд нь явж байхад нөгөө дугаарыг нь шалгатал хулгай далдагдсан машин байна л гэдэг. Хоёр цагдаа манай хүнд нэг станц өгөөд ахлах нь хажуу постонд нь харин залуу цагдаа нь ойрхон машиндаа байрладаг. Төд удалгүй манай хүн ажиллаа хийж байхад гинтэл тог нь яг л өмнөх шиг тасарчихдаг. Станцаараа хоёр цагдааг дуудахад ашгүй хариу өгөх ба нөгөө машин ирчихлээ хэмээн хэлэхэд залуу цагдаа нь очиж үзэхээр болдог. Ахлах цагдаа одоо л нэг манай хүний яриад байсанд итгэж харагдах ба гинтэл нөгөө хар машины зүгээс буун дуугаар нь холбоо тасархад ахлах цагдаа ч яран машин руу очиод бас л буун дуугаараад алга болчихдог. Манай хүн ч ганцаараа үлдэн хаалгаа түгжээд постн дотроо нуугдаж байхад нүүл явдал одоо үедээ буюу сэтгцэн эмнэлэг дээр ирэхэд манай жион хоолоогоо байран би үннийг л хэлж байгаа шүү. Би энд байж болохгүй. Тэр намайг ална. Намайг гаргал та гуйж байна гэдэл давтан хэлэхэд сэтгүүлч залууч би сайн судлаад үзье. Түүхээ ярьж өгсөнд баярлаа гэдэл гарахаар явдаг. Тэгснэ манай жион гинтэл сэтгүүлч залуу руу сандал барин дайраад би галзуу биш чи яг л бусадтайгаа ижилхэн юм. Өнөөдрөөс 4 жилийн дараа би чамайг өөрөө ална гэдэл орилоод өрөөндөө үлддэг. Сэтгүүлч залууч эмч найзтайгаа гарan явхад эмч найз нь за юу гэж
бодож байна? Итгэж байна уу гэхэд сэтгүүлч залуу ёстой мэдэх юм алгаа л гэн. Тэгснээ эмч найз нь тэгвэл бүр сонирхолтой зүйл сонсох уу? Ямар ч үнэн хоёр талтай байдаг. Миний мэдэж байгаагаар энэ эмэгтэй огт худлаа яриаггүй. Үнэнгээ л хэлж байгаа. Гэхдээ сая ярьсан түүхэн яг ч тэр ярьсан шиг нь болоогүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл тэр эмэгтэй өөрийнхөө итгэж байгаа зүйлсээ л 100% үнэнгээр нь ярьсан хэмээн хэлэхдээ зэрэгцэн манай Жион хажуугаар нь орон дээр хүлүүлчихсэн уйлан өнгөрч байгаагаар энэ бүх зүйлсийн дараа яг бодит үнэн хэдүүлээ олж мэднэ. Яг үнэндээ цагдаагийн тэмдэглэлд өөр зүйлс бичигдсэн байсан. Цагдаа нар манай хүнийг анханасаа сэжиглэж байсан. Нөгөө эмэгтэй манай хүнийг гэрийнх нь гадаа боож алах гэж үзсэн үед яг үнэндээ манай хүн хий юм харан өөрийгөө боож байсан. Энийг нь хараад гүйхдээ ахлах цагдаа нь гараа санаандгүй гэмтээсэн байдаг. Мөн 2 сарын 29 буюу манай хүний ажлынхан дүүгийнхэн төрсөн өдрөөр цагдаа нар манай хүний араас нь дагаж байхад нөгөө цонхоороо шидсэн загал маань цагдаа нарын машины дугуй хагалснаар араас нь хөөж чадалгүй саатсан байдаг. Мэдээж очиход тэр хамт ажилладаг дүү нь хэдийнэ өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл манай Жион өөрөө дүүгээ хөнөөсөн байдаг. Цагдаагийн машинтай хамт ажил руу явж байхад нөгөө бичиж өгсөн машины дугаарыг нь шалгахад ямар ч асуудалгүй энгийн л машин байсан ба цагдаа нар хулгайлагдсан байна хэмээн худлаа хэлсэн байдаг. Ажил дээр нь хамт байхад тог тасрах үед манай Жион өөрөө 2 цагдааг нэгээр нь алсан байдаг. Базаад хэлбэл манай Жион маш хүн төрлийн сэтгцэн эмэгтэй байсан байдаг. 5 настай байхдаа яагаад ч тарин шээний нөхөнд гацаад бүтэн 3 хоног харанхууд ганцаараа байсан байдаг. Тиймээс л харанхуугаас ах маш хүнд хэлбэрийн айдастай болсон байдаг. Бүх зүйл ихэлсэн буюу бүр анх тог тасрахад ганцхан манай Жионы л байсан пүтэгний тог нь хэсэг хугацаанд тасарсан ба тэр үеэс хойш манай хүний тэр айдас нь эхлэж өөрийн мэдлгүй элдв зүйлс харж мөн аюултай зүйлс хийж ирсэн байдаг. Бүр цааш нь тодорхойлбол манай Жион тарин шээнд яагаад ч юм төгжигдэж ганцаараа 3 хоносноос өөр тодорхой зүйлс гардаггүйч бага наснаас авсан траума зэрэгс болоод нэгт PTSD буюу Post Traumatic Stress Disorder, монголоор гэмтлийн дараах стрессийн эмгэг болон DID буюу Dissociative Identity Disorder, монголоор бол бие хүний хуваагдлын эмгэгтэй байсан байдаг. Энэ DID нь амьдралд нь хүнд хэцүү зүйлс тохиолдоод түүнийгээ даван туулж чадахгүй байгаа үед хүн яг одоогийн сэтгэл хөдлөл тархиа унтраагаад өөр хүний дүрд орохыг хэлдэг. Бие хүн хуваагдах эмгэгтэй хүний дотор 2 болон түүнээс дээш бие хүний хэд хэдэн дүр оршиж байдаг ба тэдгээр дүрүүд нь өөр цаг хугацаанд гол ухамсарыг ээлжлэн жолоодож байдаг. Манай Жион тэр аюултай хэрэгүүдийг өөрөө хийгээд байсан ч тэрийгэ мэдлгүй л 2 сарын 29 гэх өдөртэй холбоотой нөгөө сүнс сүүдэр гих зүйлсийг л ярин төрөлцөөр л байсан байдаг. Тийм учраас цагдаа нар тог тасарсан мэдээлэл олоогүйд эхэндээ эргэлдсэн байдаг. Нөгөө 2 цагдаа эхнээсээ л манай хүнийг гол сэжигтнээ болгож байсан ч яг баталгаатай баримт олох гэж явсаар эцэст нь өөрсдөө алуулаад дууссан байдаг. Өнөө эмч залууч найздаа за тэгээ гой нийтлэл болоод амжилттай болвол надад уух юм авч өгөөрэй гэснээ тэр эмэгтэйг албаар яриулах гэж өнөөдөр 2 сарын 29 гэж худлаа ярьсан шүү. Тэрний ачаар л чи овоо мэдээлэл олж авч чадлаа шүү те гэж хэлээд л яваад өгдөг. Сэтгүүлч залууч эмнэлгийн коридорт ганцаараа бүр бодлогошрон байж байгаад явхад гинтэл нэгэн эмэгтэй хутгатай гарч ирснээр кино маань дуусдаг. Пүү нэрэл энэ For Horror Tales бүр ямар амар эхэлж байна те. Яг тэгээ та хэдийн байнга асуугаад байсан кинон тэгээ хүлээлтэнд нь хүрсэн үү? Хүрсэн бол манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Мэдээж энэ For Horror Tales-ийн дараагийн кино болох Forbidden Floor тун удахгүй орох тул манай бамбарнууд сабаа дараад сүсгэлээ байж байгаарай.